Лут бөмбөлгийн 2 дугаар ангийг ярихаар бэлтлээ. Манай Гоку Булма 2 лут бөмбөлийг хайхаад л явдалтай гараад тэгээд амархаар зогссон байна. Тэгээ Булма капсула шидээл байшин барьчлаа. Гоку нөгөө байшингийг хараад жоохон гайхаж байна. Ямар ч хэсэн байшин руу ороод үзээл өмнө нь гэрэл харж байгаагүй Гоку чинь гэрэл асцсан байхыг хараад өдөр болцсон мөн гайхаж байна. Тэгсэн чинь Булма шууд зурагт харуулсан чинь Гоку бүр гайхаа. Тэгэл тэр удирдлагаар зурагтыг удирддаг гэдэг мэдчихэл сувгийн солиод үзчихин да. Сувгийн солисон чинь мангас гарч ирсэн чинь Булма гайхаал уучлаа. Тэгэл Гоку өсөөд өгнө гэсэн чинь Булма тэгвэл хоол идэхээс өмнө усанд орох хэрэгтэй гэж тэгж байна. Тэгээд Булма Гокуг усанд оруулахар боллоо. Анх удаа тэгээ шампунаар толгоо ууж байгаа Гоку чинь жоохон гайхаал байжсэн чинь чин сүүлээ салгачих болтгүй мүү гээл тэгж чинь. Булмын сүүлийг хуурамч гэж бодсон юм шиг. Тэгс чи Гоку сүүлийн юм аваад нургоо угаасан чинь Булма Гокугийн сүүлийг жинхэнэ тийм мэдээл гайхаал гэж. Тэгс чи Гоку бүх хөвгүүд юм сүлтэй байдаг шүү дээ. Тэгсэн чинь Булма би өмнө үтгий эрэхтэй харж байгааг болохоор сүлтэй хэсгийг мэдэхгүй л дээ гэдэг чинь. Манай өвөө эрэхтэй ч гэсэн сүлгүй л дээ гэсэн чинь. Тэгвэл Булма чи ганцаараа л тэгвэл сүлтэй юм биш үү гээл. Тэгж байгаа л Булма дараа нь усанд орж байна. Тэгсэн чинь хажууд нь Гоку хараад зогсчихсон. Булма сандраад чи юу хийж байгаа юм бэ? Гараач гээл тэгж чинь. Чи миний нуруу угааж гэсэн болохоор би чинийхээ ч гэсэн угааж өгөхөр орж ирсэн гээл. Тэгэл Гоку чиний тэйчэн дээр чи яагаад бөксөө байгаа юм бэ гээл тэгж чинь. Тэгэл нэг энэ хоёр нэг иймэрхүү юм ярьж байгаа. Булма Гокугаас насыг асуусан чинь би 14-тэй гээл тэгж чинь. Тэгсэн чинь Булма шууд Гокуг хөөгөөл чи надаас ердөө 2 насаар дүү юм биш үү гэж байна. За тэгээ тэр хооронд нь Пилаф лут бөмбөлгөө хайх төлөвлөгөөнд орсон. Тэгээл нөгөө хоёр тослохоор лут бөмбөлгийн судалгаа модлага хийгээл тэгээ загнаал гэж. Би лут бөмбөлгийг олоод дэлхийг захирах болно гэдэргээл. Тэгээл би энэ дэлхийд илүү цэвэрхэн газар болгоно. Тэгээ онгоцсон бүх хүмүүсийн толгойг аавна гэдэргээл ярьж байна. За тэгжсэн хэрэг өөрөө онгоцтой. Тэгснэ. Чи унгаа өстэй гэл тэгсэн. Нөгөөт нь би унгаагүй гэл тэгсэн чинь нэг товчлоор дараал. Робот гаргаж ирээл. Нөгөөт чинь байтах чинь да. Чи унгасан мэт хэргээ хүлээ гэсэн чинь нөгөөт нь би унгаагүй штэ гэл. Тэгээ шууд цахилгаан өрөө гаргаж ирсэн чинь нөгөө чинь за би унгасан гэл. За чамаа үннээ хэлсэн болохоор чи би өршөө гэл. Тэгээл манай энэрэнгүү Пилоф эзэнтэн туслахаа өршөөчлөө шүү. За энэ хооронд нөгөө туслах эмэгтэй би нэг нууц бөмбөлгийн тухай мэдээл олсон гэл. Эндээс нэг 100 км-ийн зайтай нэг орой болохоор уулын хүнд нэг тийм улаан гэрэлдэг гэл. Тэгвэл наа чи лут бөмбөлөг гэж магадгүй юм байна штэ гэл. Тэгэл ер нь лут бөмбөлгөө хайхаар болчлоо. Энэ хооронд нөгөө өссөн Гоку ч усанд орсон болохоор хоолоо идэл ямар амтхгүй юм бэ гэл. Булмаг өгсөн хоолыг жоохон голоод тэгээ гарч хоол авахаар хайхаар болж ин доо. За Гоку мань хоолоо хайгаал явж байгаад түрүүний нөгөө сая онгоц цайлт гарсан харсан. Нөгөө хоёр чинь нөгөө уулын дундах лут бөмбөлгөө хайхаар явж байгаа юм. Яг байгаа хэсэг нь баттай биш л дээ зүгээр нэг тийм мэдээлэл байгаа. Тийм мэдээллийг шалгахаар боллоо. Тэгээд очлоо. Тэгсэн чинь уулын дундах гэрэл нь харагдал лут бөмбөлөг юм биш үстэй. Очиж шалгая гээл. Тэгсэн чинь Гоку гарч ирсэн. Түрүү харсан онгоцтой чи шувуу гэдэг бодсон. Энэ шувуу бол миний хоол та хоёрт өгөхгүй хааны юм ярьжсэн чинь цаана гарч ирсэн гэрэл нь баахан чоны нүд уулж таараад тэгээд баахан сөрөг чон нөгөө гурвуу чинь дайрдаг. Гоку ч яг өөрийгөө аргалаад шууд бүгдийг зодчихно. Харин нөгөө хоёр чинь зогтаагаал явж байгаа л тэгээд онгоцон дотроо суугаал зогтаад. Гоку ч миний хоол нисэж явж гин гэл ардаас нь хөөгөл. Саваагаа сунааж байгаа л шууд нөгөө онгоцыг өшөглөөд нөгөө хоёрны онгоцон сүрээ. Гоку ч нөгөө онгоц руугаа очиод шоу биш юм байна гэдгийг мэдээж жоох гутаад тэгээ гэрлүүг хараад. Би 60 хөлд олсон. Бас чон олсон. Хоёлаа идэ гээл гэсэн чи Булма би идэхгүй гээл. Гоку ч манай өнгөт чинь чоноо шараал. Идчихлээ шүү бүгдээ. Ой ямар гоё зөөлхөө орвэ гээл тэгэж чинь. Хоёлаа хамт унтсан юм гэсэн чинь юу гэж хоёлаа хамт унтчих чи дижэн гадар унтна гээл. Би өмнө дандаа өвөөтэйгээ цуг унтдаг байсан идэргээл гэж. Тэгэл Булма Гоку ирж жаад Гокугийн өвөө Гоку хүүхэд огт уулан дундаас олсон гэдгийг ямар ч байсан энэ ярианд дасаа мэдэж байна. За тэгээ Гоку унтаад өглөө.
Өглөөч боллоо. Гоку сэрлээ. Тэгээ буулмаг харчаад өвөтэйгээ цуг унтдаг байсан үеэ санаад ирлээд үтсэн чинь нэг юм байхгүй шүү. Тэгээд охиж үзээд ямар сони юм бэ? Яач ч үгээл харсан чинь. Бөмбөг байхгүй байх гэж орилсон чинь буулмас ирчлээ. Чамд бөмбөг байхгүй штэ гэсэн чинь нөгөө буулмаа чинь лууд мүлгэн алга болсон байх гэж бодоод тэгээ байгааг нь хараад санаа намарлаа. Гоку ч жоох уйдаад тэгээ гарч бэлтгэл хийхээр болоод одоо тэгээд бэлтгэлээ ямар ч юм дээ. За бэлтгэл хийхээр гараад чулуу түлхэж үзлээ. Өргөлөө тэрч чагаад чулуу хаг бацлаа. Дараагийн чулуу руу очлоо. Өргөлөө чулуу биш ясмилхий охин жоохон гайхав. Тэгээд нөгөө ясмилхийтэйгээ жоохон танилцаж авч байгаа. Тэгээд буулмаа гарч ирэл гайхал харсан чинь. Юу ясмилхий биш үү? Чи чинь далайн ясмилхий юм биш үү? Тэгээд энд юу хийж байгаа юм ааж. Тэгэл нөгөө ясмилхий чинь яагаад энэ хайд ирснээ тайлбарлал. Өрсөөдөө хоол өгнө өгөөл. Тэгэл буулмаа нэг далайн давстай бас. Далайн ч явах давстай бас замгтай өгөөл. Тэгэл нөгөө ясмилхий чинь би далаагаас ирсэн. Нэг мөөг түүж явж байгаад тэгээд төөрөөд энд жил болж байгаа гэл тэг чинь. Тэгээ буулмаа далайн хаанагааг зааж өгөөл. Эндээс нэг 120 км-ийн зайтай байна гэсэн чинь. Гоку тэгвэл хоёулаа энэ ясмилхийг хүргээд өгч ил даа гэж чинь. Буулмаа би чинь лууд мөлөг хайж хөргөж өгч чадахгүй матгүй гэл. Тэгэл энэ хоёр салж явах болчихсон. Тэгээд Гоку ясмилхийг хөргөж өгөхөр болоод тэгээд хөргөж өгч гинэ. Тэгэл буулмаа жоохон бодож байгаа бол амар гадар байгаа гэдгээ санаад тэгээд аймгуудаа Гокугийн араас яваад тэгээд энэ хоёр маань ер нь бол цогтой ясмилхийг хөргөж өгөхөр болоод энэ анги маань дуусч юм да. За лайк, subscribe дараарай. За баярлалаа.